За өдрийн мэнд хүргэе ерөнхий сайд. За яг энэ цаг мөчид оюу толгой хилцээр явж байгаа учраас хилцээртэй холбоотой асуулт бас асуухгүй. За Улсын хурал дээр оюу толгойн асуудлаар хянах шалгах төр ороо байгуулагдаад яг 4 сарын хугацаа өнгөрч байна. За 4 сарын хугацааны хүрээнд бол бид нар нотлох баримт цуглуулах хүрээнд нийтдээ 60 мянга давсан хуудас нотлох баримт цуглуулсан байна. За энэний дийлэнх нь буюу 50%-аас дээш нь бол дандаа ямар нэгэн байдлаар байгуулгын нууц, төрийн нууц, албаны нууц, маш нууц гэсэн тамгатай байна гэсэн үг. За тэр дундаа оюу толгоогоос ирүүлсэн 30 гаруй мянган хуудас бол нэг бүрчлэн байгуулгын нууц гэсэн тамгатай ирсэн байна. Тэгэхээр бид нар олон нийтийн сонсгол хийхэд тэр мэдээллийг ашиглах юм боломж нөхцөл байхгүй болоод. Тэгэхдээ Монгол улсын засгийн газраас гаргасан ажлын тайлбангууд, албан тоот, бичиг баримтууд за тэр дундаа шууд хэлээ. Сангийн яам, засгийн газрын эрхлэх газар за уул уурхай яамнаас хоорондоо солилцсон 10-20 гаруй мянган хуудас нотлох баримтын хүрээнд бас нууц, төрийн болон албаны нууц тэр үтгийг л маш нууц гэсэн тамга бас дарсан байна. Тэгэхээр бид нар засгийн газар дээр байгаа оюу толгойн асуудалтай холбоотой нотлох баримтыг бид нар хянах шалгах төр хорооны сонсголоороо ард түмэнд мэдхэрхээр нь хангахад ингээд зөрчигдөх гээд байна. Тэгэхээр танаас би асуух гээд байгаа нь энэ засгийн газрын бүрэн эрх бол энэ төрийн болон албаны нууцаар авсан бичиг баримтууд ил тод болгож нууцаас гаргах нь бол танд бүрэн эрх нь байгаа. Тэгэхээр тэр үе үеийн гаргасан сүүлийн зарим нь хугацаанд дуулсан энэ олон бичиг баримтуудыг засгийн газраас гаргасан энэ нууц давсан бичгүүдийг оюу толгой дээр ил болгох уу? Ил болгож иж буцаад бид нар ард түмний мэдхэрхийг хангасан сонсгол зохион байгуулах нөхцөл боломж нь нэгдэх гэдэг юм л та. За Отгон сарын Батнайрамд гишүүн таны хэлснээр яриа хэлцээ явж байна. Яриа хэлцээ амжилттай явж байгаа. Юуны өмнө энэ оюу толгойн төслийг Монголын ард түмэнд үр ашиггүй болгоод байсан өндөр зээлийн хүүг бууруулах тохиролцоонд хүрч чадлаа. Зарчмын үед бууруулах шийдэл гаргана. Хэдэн хувиар яаж бууруулах уу гэдэг талаар бид нар яриа хэлцээ явж байна. Яриа хэлцээний тактик нарийн ширийн задлж болохгүй. Хоёрдугаарт энэтэй холбоотойгоор бас оюу толгойн зардлыг өндөрсгөж Монголын талд оногдох ашгийг бууруулдаг, ард түмэнд өргөөжийг бууруулдаг асуудал менежментийн төлбөр байгаа. Менежментийн төлбөрийг бууруулахаар зарчмын тохиролцоонд хүрээд бас ажиллаж байна. Бод үр дүнгууд гарч байна. Гэтэл энэ яриа хэлцээний тактикт нөлөөлж болох үс бүх материалуудыг ил тод болгох гээд байгаа нь харин хэний эрхч дүүсээд байгаа юм бэ гэсэн асуулт тавьж байгаа. Яагаад та дэд сайдаар ажиллаж байхдаа энэ оюу толгойн асуудлаар дөрвтэй шийдвэр гаргаж ажиллаж байгаагүй? Бид нар хэрэглэх газар засгийн газарт ажиллаж байхдаа зээлийн үг бууруулах шаардлага тавьж байсныг яагаад хэрэгжүүлээгүй юм? Яагаад энэ оюу толгойн менежментийн төлбөр энэ үр ашгийг сайжруулж байгаагүй юм? Тэр үед тэр нууц байсан материалуудаа бүгднтэй танилцаад ил болгоод илрүүлж байгаа. Яг арбитрийн маргаанд дөнгөж эхэлж байгаа үед бас эхлээд. Тэгээ бас яг энэ яриа хэлцээ явж байгаа үед ийм бүх мэдээллийг ил тод болох асуудал чинь Монголын эрхчд нийцэх юм уу? Харин яриа хэлцээний дараа бол энийг хэлж болно. Харин яриа хэлцээнд тусалж Монголын талдаа үр ашигтайгаар шийдэхэд та бүхэн туслах хэрэгтэй байна. Тэн дээр хамтарч ажиллаач гэгээ би тантай уулзахдаа энэ зээлийн хүүгийн учир шалтгаан гадаад нөхцөл байдлууд өөр оролцооны талаар бид танд тодорхой мэдээлэл өгч байсан тийм ээ. Өмнөх яриа хэлцээнүүдийн талаар тодорхой мэдээлэл өгч байсан. Энэ бол нийтийн эрхшигний төлөө хийгдэх юм асуудлууд байгаа. Тэгээ нэмэлт хариултыг манай сайд өгнө. За инквайр сайд 2 минутаар хариулах боломжтой. 1 минутаар за 1. За оюу толгойтой холбоотой төрийн нууцын тамгатай асуудлууд нэмж тодорч байгаа. Тэр дотроо манай яам дээр миний бас нууцын асуудлаар шийдвэрлсэн тоон дүнг засгийн газрын төвшөнд өөрчилж мөнгө угаасан байж болзошгүй асуудал бас гарч ирж байгаа. За Батнайрамд гишүүнийг сайн мэддэг, таньдаг хүмүүс энэ асуудлыг үйлдсэн байх боломжтой байгаа. Гарын үсэг нь байгаа. Тэгээ энэ асуудлыг бол тагнуулын байгууллагаар нууцаас гаргуулахаар би материалыг нь бэлдэж дууссан байна. Нууцаас гаргуулсны дараа хууль хяналтын байгууллагад илээр шалгуулна. За Батнайрамд гишүүн тодруулъя 1 минут. За тэгэхээр тухайл нь нууцаас гаргамааргүй ерөөсөө. Тэр 20 сая доллартай холбоотой тэр бүгдийн нууцаас гаргах хэрэгтэй.
тэрний ард оюу толгоон 20 тэрбум долларын асуудалтай баримтууд бас нууцаас гарах ёстой. Та баялагын улгаатай тэмцэж ийн гэдэг маш том ажлын хэсэг байгуулсан. За тэр дотор нүүрснээс гадна оюу толгой багтаж байгаа юу? Өнөөдөр тагнуулын ерөнхий газар 4-7 хоногт 4 хүний баримтчилгаа хийсэн байна. Асуудалтай гэдэг нь бол бүгдээрээ ард түмнэрээ ойлголоо. Яагаад тэрийг нууцаас гаргаж болохгүй юм бэ? Хэрвээ нууцаас гаргахгүй бол бидний сонсгол одоо сар бүрхэн дараа явах гэж байгаа оюу толгой дээрх сонсгол ерөөсө чөдөртэй тушаатаа ард түмэнд мэдхэргийг хангаж чадахгүй ноцтой зөрчсөн ийм л асуудал болох гээд байгаа юм. Тэгэхээр арбитртай холбоотой асуудлыг бид нар огт хөндөх байгаа манай хүрээг хязгаарт байхгүй. Тэгэхээр танд түрүүчийн 7 хоног олгосон бидний хянан шалгах төр орноос олгосон захиа бол арбитртай холбоогүй хянан шалгах төр орооны хүрээг хязгаарт багтсан засгийн газар давсан нууцтай материал. За засгийн газар оюутан хулгайтай холбоотой байж болцчихгүй. Ялангуяа арилжааны шин чанартай гэрээг хэлцээр контрактуудыг бүгдийг нийлдэхэд болгосон. Гагцгүй хоёр улсын гэрээгээр болон олон улсын гэрээгээр нууцлах шаардлагатай, хуулийн шаардлагатай гэрээнүүдийг бол нууцд байгаа. Тухайлбал та 4 хүнийг гэмтэргийн тухай асуудал ярьж байна. Гэмтэрэг мөрдөн байцаалтын нууц хамаардаг асуудлуудыг бид нууцаас илгаргаж чадахгүй. Шүүхээр эцэслэн шийдвэрлэх хүртэл иргэдийн мөрдөн байцаалтын асуудал мөрдөн байцаалтын нууцд хамаардаг. Тэрнтэй хинтэй холбоотой нь вэ, тантай холбоотой нь, хинтэй холбоотой нь хамаагүйгээр тэнд мөрдөн шалгах ажиллагаа тусдаа биднээс хамаардаггүйгээр явдаг. Энэ засгийн газар ерөнхий сайдч оролцох эрх байхгүй, ил тод болгох эрх байхгүй, мэдээч байхгүй, мэдээлж байхгүй. Харин бид гагцгүй Монголын баялагийг тэн дотроо 5 толгой, оюу толгой, ийм учраас оюутлага дээр энэ ажиллагаа явагдаж штэ. Ийм учраас одоо татвар